нэвтрүүлгийн ивент тэтгэгч Тэнгэрөө Тэмүүсэн хүслийн тэнцвэр Airbus авиакомпани. Энэ бол дэлхийн төгслөөр дээгүүрж агсж байгаа өнөөгийн Солонгос орн. Өдгөөгөөс нэгэн жарны тэртээ дайны хөд нэрвэгдэн үнэс нуран болсон энэ улс хэрхэн яаж хөгжлөөрөө дэлхийд гайхагдах хэмжээнд хүрв? Улсаа хөгжүүлсэн Солонгос хүн гэж чухам хэмбэ гэдгээс энэ улсын ахмад наснаа өргөн тэтгэсэн нийгмийн халамжийн бодлогын хөгжлийн эрлээ эхлэе. Гэхэд дэлхийн нийт хүн амын 21%-ийг ахмад наснууд эзэлнэ гэдгийг нэгдсэн үндэсний байгууллагаас олон нийтэд зарласан. Энэ мэдээлэлээс үүдэн дэлхийн улс орнууд насжилтандаа хэрхэн бэлдэж байгаа нь хөгжлийн замаар нэвтрүүлгийн сонирхох нэгэн чухал сэдв яа харахгүй мөн. Тэгвэл өнөөдөр Солонгос улс 51 сая хүн амынхаа 14%-ийг эзэлдэг ахмадуудаа, харин манай улс нийт хүн амынхаа 10%-ийг эзэлдэг ахмадуудаа төрийн бодлогын хүрээнд хэрхэн асар сувилдгийг өнөөдрийн дугаараар үзүүлэх болно. (1960-аас 1970 оны эхэн үе Солонгосын аж үйлдвэрийн салбар бараг түүхэн шахав байсан энэ үед Солонгос улсын цоргонц баялаг нь Солонгос хүн гэх ажиллах хүч байв. Энэ баялагийг ашиглаж байжилд идэх олтойгоо залгаж улс орноо өө татах нь тэдэнд оногдсон хувь тавилан байсан юм гэж зохиолч Овончл Солонгосын сэргэн мандалт номондоо тэмдэглэн үлдээжээ. Солонгосын нийт хүн амын 14%-ийг 65-аас дээш насны ахмадууд эзэлж, тэднийг төр засгаас нь үндсэн хоёр чиглэлийн бодлогын хүрээнд анхаарч нийгмийн халамжийн үйлчлэгээ үзүүлж байна. Нэг нь тэтгэврийн бодлого бол нөгөө нь эрүүл мэндийн бодлого юм. Тус улсын иргэд эрэгтэй эмэгтэй ялгаагүй 60 настай тэтгэврт гардаг. Залуудаа ажил хийн, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал төлж байсан л бол авч байсан цалингийн хэмжээнээс шалтгаалan тэтгэврээ тогтоологдог. Тэгээд 65 наснасаа тэтгэврээ гар дээр аавна. Энэ нь Солонгос улсын хүн ам насжилт өндөртэй байдагтай холбоотой ажээ. Манай улсад нийгмийн даатгалын тогтолцоо үүсээд 20 жил болж байна. Энэ 20 жилд нийгмийн даатгал төлөөгүй ахмадууд тэтгэвэр тогтоолох боломжгүй юм. Хүн өдлөхийн хэрээр орлого нь хумигддаг шүү дээ. Хүнд амьдралтай тэтгэвэр тогтоолгоогүй ахмадууд төр засгаас сар бүр 250 мянган воны тэтгэмж өгдөг. Энэ нь цаашлаад өсөх төлөвлөгөөтэй байгаа. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн тухайд аж ахуйн нэгжийн даатгуулагч нь үндсэн цалингийнхаа 4.5%-ийг ажил олгогчоос, ажилчин өөрөөсөө 4.5%, нийт 9%. Харин хуваарь даатгуулагч нар үндсэн орлогынхоо 9%-ийн шимтгэлийг сар бүрийн 10 өдрийн дотор төлсөн байхаар хуучлагдсан байдаг. Мөн тэтгэвэр авч байсан өндөр настан нас болсон тохиолдолд гэр бүлийн хүн болон үр хүүхэдэнд авах тогтолцоо бий. Манай улсад тэтгэвэр тогтоолгох боломжгүй өндөр наснууд жилээс жилд нэмэгдэж байна. Үүнд төр засгаас ажил хийх боломжийг олгож өгөх болон нийгмийн үйлчлэгэнд оролцуулах үүднээс сар бүр 270 мянган воныг төрөөс дэмжлэг тусалцаа болгон өгч байгаа. Бүгд найрамд Солонгос улсад хөдөлмөр эрхэлж буй 18-аас дээш насны 60-аас доош насны гадаадын иргэд Солонгосын иргэний ажилд үндэсний тэтгэврийн даатгалд албан журмаар хамрагдах ёстой. Ингэж тэтгэврийн даатгалын шимтгэлд хамрагдан 10-аас доошгүй жил төлсөн гадаадын иргэн Солонгос иргэний нэгэн ажилд тэтгэвэр авах болцоотой гэдгийг ч мөн хуульчилсан байдаг байна. Бүгд найрамд Солонгос улсын Гённам аймгийн Химэй хот.
55 мянган хүн амтай Кимээ хотод л гэхэд ахмадуудад нийгмийн халамжийн үйлчлэгээ үзүүлэх төрийн 3 байгууллага ажилладаг. Харин Кимээ хоттой залгаа орших Чаниван хот 1 сая 500 мянган хүн амтай. Хотын нийт хүн амын 12%-ийг 60-аас дээш насны ахмадууд эзэлдэг. Хүн амын тоогоороо манай улсын нийслэл Улаанбаатартай дүүсэж байгаа Чаниван хотод ахмадын нийгмийн халамжийн үйлчлэгээ үзүүлэх 5 төв байна. Манай нэвтрүүлгийн багийн ажилласан энэ төв бол Чаниван хотын захиргаанаас 100% санхүүждэг сонгосон нийгмийн халамж үйлчлэгээний төв юм. Энэ төв 2006 оны 4-р сарын 26-нд байгуулагдсан. Энэ байгууллагад харьяалын дагуу бүртгэлтэй байдаг ахмадын тоо 10,300. Харин өдөрт 800-аас 1000 ахмад энэ байгууллагаар ирж очин халамжийн үйлчилгээ авдаг байна. Жилдээ 660 сая вооны санхүүжилттэй нийт 16 ажилтнтай. Манай төвд 60-аас дээш насны тэтгэврт гарсан ахмадууд төрөл бүрийн сургалтанд хамрагдан чөлөө цагаа өнгөрөх боломжтой. Бид засгийн газраас явуулж буй бодлогын хүрээнд өндөр наснуудын цаашдын амьдралаа эрүүл хөгжилтэй өнгөрүүлэхэд нь бүхий л бололцоог ашиглан ажилладаг. Энэ төв ахмадуудыг чөлөө цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь анхаарч нийт 72 төрлийн ажил зохион байгуулдаг. Эрүүл мэнд, хууль, эдийн засгийн гэх мэт ахмадуудын сонирхсон бүхэл сэдвээр зөвлөгөө өгнө. Мөн эрүүл мэндийн уламжлалт болон физик эмчилгээч хийн. Бялдаржуулах танхим, шатар, бильярд, теннис тоглох тоглох өрөөнүүдтэй. Сэтгэл санаа нийлдэг найзуудаараа хуваагдаад караокесэн ч болно. Тогтохтой караокений өрөөнүүд хоосон байх нь ховор ажээ. Сонгосон ахмадын халамжийн төвийн хоолны газарт дандаа сайн дурынхан ирж ажилладаг байна. Манай нэвтрүүлгийн багийг энэ төвд ажилласан тэр өдөр Чаниван олон улсын гэрүүдийн сайн дурын холбооны хүмүүс ирж ахмадуудад хоол хийж үйлчилж байгаатай таарсан юм. Би эхнэрийнхээ хамт энэ сайн дурын ажилд оролцож байна. Манай байгууллагаас энэ төвд 12 дахь удаага ирж ажиллаж байгаа нь энэ юм. Сайн дурын ажил нь бусдад туслан тэндээс баяр хөөргийг мэдэрдэг нь их сайхан байдаг. Би нөхрийнхөө хамтаараа сайн дурын нийгэмлэгийн гишүүн. Бид хоёр хүнд хэцүү амьдралтай хүмүүс өндөр наснуудад тусалдгаараа буян хийж байна гэж боддөг юм. Үүгээрээч сэтгэл хангалуун бас бахархаж явдаг. Хоол хийснээрээ сайн дурынхны ажил дуусахгүй. Ахмадуудад хоолын зөөж өгөхөөс гадна аяг тавг угааж гал тогоогоо хэрэглээгүй мэт цэвэрлэх ажлыг ч тэд гүйцэтгэв. Ингэсний төлөө тэдэнд өдрийн хоолноос өөр зүйл хэрэггүй. Сайн үйлсийн ажил сэтгэл зүрхээрээ оролцох солонгосчуудын энэ зан дайнд нэрвэгдэн өлсч цанган зов зүдэрч байж өндийн босч хөгжсөн түүхтэй холбоотой бизээ. Сонгосон ахмадын нийгмийн халамж үйлчлэгээний төвийн 2 давхрын өөр нэгэн өрөөнд ажилд эд өрнөн. 70-аас дээш гарсан 8 ахмад суудлын бүсийн хавчаарны хэсгийн угсралтын ажлыг сурамгаа гүйцэтгэх ажээ. Би 85 настай. Тэтгэврт гарахаас өмнө агаарын цэргийн ангид ажилладаг байсан. Харин тэтгэврт гарсныхаа дараа энэ ажлыг хийгээд 13 жил болж байна. Өдөрт 6 цаг ажиллаж 3,000 ширхэг суудлын бүсний хавчаар угсардаг. Цагийн ажлын цалин маань тэтгэврийн мөнгөн дээр нэмэгдээд их дэм болдог доо. Үйлдвэрүүд гарын үзүүрээр хийх жижиг ажлуудаа нийгмийн халамж үйлчлэгээний төвөөр дамжуулан ахмадуудаар хийлгдэг нь төрийн бодлогод тусгагдсны гавьяа юм. Хүнган ахмадын нийгмийн халамжийн үйлчлэгээний төв. Энэ бол буддын шашны нэгэн ламын санаачлан үүсгэн байгуулсан Хүнган ахмадын нийгмийн халамжийн үйлчлэгээний төв. Тус төв Чаниван хотын өмнөд хэсэгт байрладаг бөгөөд 2015 онд байгуулагдчихэ. Буддын шашны лам санаачилсан гэдэг утгаараа санхүүжилтийн 50% нь лам хуургуудын өвлгөөс бүрддэг бол үдсэн 50% санхүүжилт нь төрөөс олгогдно.
төр, хувийн хвшлийн хамтарсан санхүүжилттэй гэдгээрээ нэвтрүүлгийн өмнөх хэсэгт үзүүлсэн сонгосон Ахмадын нийгмийн халамж үйлчлэгийн төвөөс ялгаатай. Манай халамжийн төв нь өндөр наснуудаа эрүүл байлгах гол зорилго тавин ажиллаж, Ахмадуудад өөрсдийн хүслийн дагуу 60 төрлийн дугуйлан сургалтад хамрагдах боломжийг олгодог. Мөн Ахмадуудын аюулгүй байдлыг эрх ашигыг хамгаалах үйлчлэгийг шинээр нэвтрүүлэн ажиллаж байна. Манай төвөр үйлчлэж байгаа Ахмадууд сэтгэл өндөр байдаг. Эрүүл мэндэд анхаарч сурч мэдсэн зүйлтэй үлдсэн амьдралаа сэтгэл ханамжтай өнгөрүүлж байгаа нь хамгийн чухал үр дүн гэж тэд маань хэлдэг юм. Насон явбал захидал илгээгээрэй. Хайрын тухай дүүрэн бичсэн захидал. Насон явбал сураг дуулгаарай. Тэнгэр нь цэлмэг байна уу? Сэтгэл нь сайхан байна уу гэдгийг хөгжилтэй өдрүүдийгч, гонигтай өдрүүдийгч санаарай. Надтай хамт өнгөрүүлсэн өдрүүдэн битгий мартаарай. Лос Анжелес явбал захидал илгээгээрэй. Хайрын тухай дүүрэн бичсэн захидал. Насон явбал сураг дуулгаарай. Юкелелийн хөгжмөр сурамгай тоглон хоолой нийлүүлэн дуулж байгаа Эдгар Ахмад Чаниван хотын өмнөд хэсэгт байх Кумган Ахмадын төвд суралцагчид сурч мэдэх нас өнгөрсөн гэж хойш суух бус. Харин ч залуучуудаас утгагүй сурч мэдэх эрч хүчээр дүүрэн энэ хүмүүсийг хараад манай нэвтрүүлгийн багийн залуус өөрсдөөсөө ичгшиг болсон гэж ярилцах нь чихдэлсэн шүү. Би 60-75 насны Ахмадуудад хичээл зааж байна. Хөгжим бол гайхамшигтай зүйл шүү дээ. Тиймээс хөгжмөрөө дамжуулан Ахмадуудын сэтгэл санааг засах эмчилгээ хийдэг. Яагаад гэхээр хөгжмийн дөрвөн утсаар дамжуулан баруун зүүн гарын хуруу оролцуулан их баг тархи ашиглаж сэтгэл санааны гутрал, ой санамжаа мартах зэргийг эмчилдэг ач холбогдолтой. Энэ төвд суралцаад 4 сар болж байна. Ангийнхаа хөгжөөгч нь би юм. Хөгжим сурахад анх хэцүү байсан ч одоо бол сайн сурч байна. Би буцаад залуу болж чадахгүй ч энэ хөгжмийг сурснаар залуунаасаа үргэлжлүүлж байгаа юм шиг тийм их аз жаргалыг мэдэрдэг юм. Мэдхгүй шин зүйлийг сурна гэдэг бидэнд их сайхан. Шинэ ертөнц олон хүнтэй танилцсан, өөрөө түүгээрээ бахархдаг. Өндөр настай болсон ч шин зүйл сурснараа амьдрах идвэх нэмэгддэг юм. Өдрийг аз жаргалтай сайхан өнгөрүүлж, бусдаас урам зориг авч байгаадаа би баяртай байдаг. Ахмадуудад компьютерийн сургалтыг анхан шатнаас дунд шат хүртэл заадаг. Ингэхдээ хэрэглээний энгийн програмуудыг ашигладаг юм. 7 хоногт 2 удаа 5 сарын хугацаанд хичээлдэг. Кумган Ахмадын халамжийн төвийн өдрийн сургалт төр завсарлан суралцагчид хэсэгхэн зур амарч байгаа нь энэ. Энэ кофе шоп уг халамжийн төвийн санаачлагаар байгуулагдчихэ. Гол зорилго нь Кумган халамжийн төвд бүртгэлтэй ахмадуудыг ажлын байраар хангах. 65-аас дээш насны ахмадын 3 баг энэ кофе шопыг 4-7 хоногоор ээлжлэн ажилуулдаг байна. Би энд 2018 оны 1-р сараас эхлэн ажиллаж байна. Өдөрт би 8 цаг ажилладаг. Ахмадуудын цагийн ажил нь 1-р санхүүгийн хувьд чухал ч гэлээ. Өндөр насныхаа энэ өдрүүдийг сонирхолтой байлгаж, сайхан хамт олонтой өнгөрүүлж байгаа нь бидэнд их ач холбогдолтой байдаг юм. Би Кумган халамжийн төвийн 5 хичээл суудаг. Бид нар энэ байгууллага дээр ирээд сурах зүйлээ сурсныхаа дараа энэ кофе шопоор үйлчлүүлдэг. Энэ бол найзууд бие биенээ кофегоор дайлж, залуу халуунасаа дурсан ярьж, бие биедээ дэмөгч, амьдрах эрч хүчээ нэмэгдүүлж, цагийг ер нь өөр бүтээлтэй өнгөрүүлэх сайхан газар шүү. Ийм сайхан газар өдрийг завгүй өнгөрүүлдэг дээ бид. 자, 아니야, 짱. 감사하게 먹겠습니다. Өдгөөгөөс 68 жилийн тэртээ дайны уршгаар үнс нуран болсон Солонгос орныг өөдөн татаж хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан 1960-аас 1970 онд өсвөр залуус байсан ажил хүчин
Өнөөдөр 65-аас дээш 80 хүрсэн ахмадууд болж нэвтрүүлгийн өмнөх хэсэгт үзүүлсэнчлэн төрийнхэн халамж үйлчлэгээр хүртэн аж төрж байна. Манай улсын хүн ам 3.1 саяд хүрч нийт хүн амын 10 орчим хувийг ахмад нассан эзэлж байна. Дээрх 10%-аас 6.4%-ийн 60-аас дээш насны ахмадууд эзэлж байгаа юм. Тоон үзүүлэлтээс харвал 2040 он гэхэд хүн амын 16%-ийг ахмадууд эзэлж хүн ам зүйн цонх үе дуусч насчих үйл явц эхэлэх нь. Тиймээс ахмад насны чадамж хүсэл сонирхолд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж тэтгэврийн бус орлогыг нэмэгдүүлэх, тэдэнд зориулсан эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөгжлийн үйлчлэгээний чанар, хүртээмжийг сайжруулж, оролцоог хангах зэргээр насжилтад бэлтгэх шаардлага тулгарсныг их сурвалжууд хэлж байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Тэнгэрөө Тэмүүсэн хүслийн тэнжээгүүр Airbus-ан авиакомпани. За цаашдаа бол хамдын талаар төрөөс барих бодлого гэдгийг тусад нь баталж гаргах зүйтэй юм байна гэж Монголын хамтын холбоо үзэж байгаа. За энэ хүрээний дотор мэдээ тэр тэтгэвэр орлогын нэмэгдүүлэх, нийгэм хамт олонны дотор ахмадуудыг одоо идэвхтэй оролцуулах, ялангуяа тэр ажиллах чадвартай өндөр мэргэжлийн ахмад наснуудын хөдөлмөр эрхлэл болцоог нь хангаж өгөх. Энэ чиглэлээр бол одоо тэр төрийн бодлоготой тодорхой тусгаж ингэж ажиллах шаардлагатай гэсэн юм одоо байр суурьтай байгаа. Манай улс 280 мянган ахмад насны тухай хууль, Монгол улсын хүн амын насжилтын талаарх үндэсний стратеги гэх зэрэг бодлого эрх зүйн зохицуулалтын хүрээнд асран хамгаалж халамж хүртээж байна. Эрх зүйн зохицуулалтын хүрээнд бусад орнуудаас доош орсон зүйлгүйч эдийн засгийн хувьд нэг хүнд ноогдох мөнгөн орлогоороо доогуур байгааг ахмадын холбооны ерөнхийлөгч хэлсэн юм. За нийт ахмадуудын 23.7% нь ядуу зүйд амьдарч байгаа. За тэгээд тэтгэвэр ихтэл одоо 60% нь зөвхөн тэтгэврийн доод хэмжээгээр амьдарч шүү дээ. 280 мянган төгрөг аваад. Улсын дунд тэтгэвэр 350 мянган төгрөг байгаа. Улсын дунд тэтгэвэр. Яг нэг 500-аас дээш 700-800 за сая төгрөгийн тэтгэвэр авдаг ахмадууд нийт ахмадуудын ердөө 3-4 хүн байх. Нийгмийн даатгалын тухай хууль болон бусад хуулиар тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх хуулийн заалттай. Тэтгэврийн хэмжээг бол жил болгон засгийн газраас нэмэгдүүлээд явж байгаа. 2018 онд 27 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үүнд бол 119 тэрбум төгрөг зарцуулсан байж байгаа. 2019 онд бас 119 тэрбум төгрөг төсөөлсөн байж байна. Он гараад тэтгэврийн нэмэгдэл явнаа. Энэ төвийн талаар монголчууд бүгд л сонсч байсан биз. Ялангуяа Батсүмбэр дэх ахмадын асрамжийн газар гэдэг хуучны нэрээр нь сайн мэдэх байх. Өнөөдөр энэ байгууллага ахмад насны үндэсний төв гэсэн нэрийн дор ахмадуудад үйлчилж тэднийг асарч хамгаалж байна. Төрөөс 100% санхүүждэг үйлчлүүлэгчдийн байр, хоол, хувцас, бусад хангамжгээд бүх зардлыг төр хариуцна. Манай улсын тэтгэврийн насны дагуу эмэгтэй 55, эрэгтэй 65 наснаас дээш асарч хамгаалах үр хүүхэд хамаатан садангүй ахмадуудад мөн 18 наснаас дээш хөгжлийн бэрхшээлтэй иргэдгэлсэн нийт 150 хүн энэ төвөөр үйлчлүүлж байгаа бол харин тэднийг асран хамгаалж, хөгжүүлж, сэтгэл санааг нь засч, хооллож ундлах үүрэг хүлээсэн 127 ажилтан ахмад насны үндэсний төвд ажиллаж байна. 15 онд энэ өргөдлийн 3 давхар байр барьлаа. Төр засгаас. Тэгээд бидэнд одоо амралт соёлын газар бас 4 давхрыг барьж өглөө. Бид ч одоо тэгээд ерөөсөө ахмад настангууд яаж амардгүй яг л тэр жишгээр хуулийн заасны дагуу эндээс 30%-ийнхаа мөнгөө эхэлдүүлчихвэл буцаагаад халамжийн журмаараа авдаг. Хангалтан би 3 хөлтийн ирсэн хүн шүү дээ. Таягтай, нуруу муутай. Тэгээ нэрийн инженерийн хүчээр байгууллагын ачаар 2 өдөр зогсон. Хасаргаа соёлгаа сайн гэж уулсан ахмад бүрэл сайшаан. Эндхийн 150 үйлчлүүлэгчээс 43 нь
эрчим тэмцлэгийн тасагт байнгын асаргаа сувилга аван үйлчлүүлж байгаа. Асаргаа сайн учир хэвтэрт байгаа үйлчлүүлэгчдийн нэгнийхэн ч сүүж цоороогүй шүү гэж Гомбуга ярьсан юм. Энд одоо 3 давхар тул байна шүү дээ. 10-аас 20-30 жил хэвчсэн ус байна шүү дээ. Тэгэхэд би гаж сүүчин цоороогүй байгаа юм чинь. Өгсөн цоороогүй. Тэгэхээр тэр асаргаа мундаг байна шүү дээ. Бүтэн харвсан гэх оноштойгоор хүний асаргаанд 14 жил болсон төмөр хоёргой 6 сарын өмнө энэ төвд иржээ. Өглөө өдөр орой гэсэн давтамжтайгаар хөдөлгөөн засах дасгалуудыг 6 сарын туршид тогтмол хийсний хүчинд гар хөлийнхэн хөдөлгөөн мэдгэдэгхүйс хэмжээгээр сэргсэн энэ гинэ. Би чинь бүгдээ авсан. Тэгээд агаар өөр юм болсон. Өөрөө хомсаа авна. Ховтоо өөрөө өмсөн өөрөө таажна. Аминд хөлөө босч явах гээд байна. Одоо ганцхан босгол болоод байгаа. Тэргэн дээрээ өөрөө сууж босч чаддаг болсон тэрээр хоёр хөл дээрээ босч алхна гэсэн бат итгэлтэй дасгал хөдөлгөөнөө уйггүй хийж байгаагийн ард түүнийг сэтгэл санаагаар дэмжин өргөж байгаа эмч совилогч нийгмийн ажилтан сэтгэл зүйч гэсэн олон хүний хүч хөдөлмөр бий. Асаргаа сувилгаанаас гадна ахмадуудыг чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх тал дээр анхаарч номын сан, тоглоомын өрөө, бүтээлийн өрөө зэргийг тогтжуулан өгчээ. Ахмад насны үндэсний төв бол улсын хурлаас баталсан нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг ахмад насны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрөлдсөн ганц асрамжийн газар юм. Хөгжлийн бэрхшээлтэйж юм оюун суух энэ үйлчлүүлэгчийг жандан давг гэдэг. Энэ төвд ирээд 18 жил болж байгаа тэрээр юм ойж, зураг зурх, сэлбэр хийдэг гарын уртай нэгэн гэдгийг нийгмийн ажилтнууд нь амралд нь танилцуулсан шүү. Юу ойж энэ та? Төвөөс нэмэр ижнэ. Хаан сурч энэ дээрээ суруу. Ер нь энэ дээрээ гүдээ. Аман бүдүм өгдөг юм бизээ. Мөөж. Тэрний өөрөөс надад байгаа бүдүм бич. Бивс ботти. Энэ дээрээ ингээд элдв юм сураад байгаа юм чи эсгэмсгэ ингээд юм нэхэд шүрмүрээр ингээд тий сурдаг юм байна тий зүгээр суухгүйгээд бид нар чи ингээд суудаг байхгүй би тий Бид нар ч одоо юм сурж ийш нэр гөгшөрсөө юм сурж ийна амтдаг үнээр заалгаа тий иймэрхүү сандлын бүрээс хийгээ тий тэгэл юм тавч мовч гээгээл Хөдөлмөрийн чадвартай ахуйн ажлыг төвгүй гүйцэтгэдэг үйлчлүүлэгчид нэгдэн ахмад насны үндэсний төвийн аж ахуйн ажил тусгаас гадна Бадсүмбэр сумын ойролцоох тариа ногооны талбайд урилгаар салин авч ажилладаг байна. Ажилсаг үйлчлүүлэгчдийн багийг Амагийн бригад гэж нэрийдэжээ. Ногоомогоо тараад барих хогмог цэвэрчэнд ажиллана. Зур нь өөрснийхөө сан бүсдээр ажилладаг шүү дээ. Би чадахгүй дээр үнийг ажиллах шаардлага байхгүй. Би чаднаа бодноо дөвлөөр ажиллана. Ахмад насны үндэсний төв дээр үзүүлсэнчлэн үйлчлүүлэгч бүрт тохирсон хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж тэднийг тогтмол хөгжүүлэхийн төлөө чармаан ажиллаж байна. 2014 оноос энэ төвийн төсөв тасралтгүй нэмэгдэжээ. Ялангуяа 2016 онд засгийн газраас нэрийн ахмад насны үндэсний төв болгон өөрчлөлтөнтэй холбоотойгоор төсөв огцхон нэмэгдэж 2 тэрбум болжээ. Энэ төсвийг асрамж совилол гэсэн 2 үндсэн чиглэлд зарцуулна. Орчин нөхцөлийн сайжруулах үүднээс 100 үйлчлүүлэгч нэмж авах хүчин чадалтай өргөдлийн байрыг 3 тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртгөөр бүтээн босгож 2016 онд ашиглалтанд оруулсан байна. Манай улсын ахмадууд тэтгэврт гарсан бол хүний тооноос хасагтлал гэцгээдэг. Цаашид энэ үг хэрэглэхгүй байх сайхан цаг ирсээр л байгаа. Солонгос улс тэтгэврт гарсан ахмадуудаа ажил эрхлэх боломжоор ханган хуульчилж өгсөн бас нэгэн шин дэвшлэн. Энэ мэтээр хоёр улс хоёр жишээнээс үзэгч та хөгжлийн шин санаа шийдлийг олж харсан гэдэгт итгэлтэй байна. Хөгжлийн замаар нэвтрүүлгийн дараагийн дугаартаа ахмад насны асаргаа сувилгааны талаар үзэгч танд хүрэх болно. Манайх бол заавал даатгалын тогтолцоо, универсал тогтолцоотой бол биш. Манайх бол нэгэн даатгалын тогтолцоо маань нэг бол албан журмаар даатгуулна, нэг бол сайн дурын хэлбэрээр даатгуулна. Нийгмийн даатгалтай. Жишээлбэл малчид бол сайн дурын хэлбэртэй байж байгаа. Албан журмын даатгалд нь хөдөлмөр эхэлж байгаа улсууд жишээлбэл тийм хөдөлмөрийн гэрээтэй
босоор ажиллагатай улсууд даатгалж байгаа. Энэ нэг юм зарчмын нэг юм тогтолцооны нэг юм ялгаа байна. Ахмадуудын одоо амжиргааны өртөг одоо өдөр хоног тутмаар дордож штэ. Юм өсөж байна. Сайн дурын хэлбэрээр даатгалж байгаа даатгалын хамралтыг нэмэгдүүлэхийн тулд төрөөс бас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх юм бодлогын шинж чанартай зорилтууд бас бодлогын байрнаар тусгацсан байж байгаа. Энэ ахмадууд чинь одоо таяга тулчаад ингээ явна нөхцгүй ирээд энэ ордны чинь тойрож агч чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэр утгаараа бол ахмадуудаа тэр тэтгэвэр орлогын нэмэгдүүлэх чиглэлээр бодит арга хэмжээ авч анхаарч чадахгүй байгаа гэдэг нь бол харагдаад л байна.